Тээврийн төлөвлөлтөө засварын алба. Аккумулятор аюулгүй ашиглах заавар. Хүнд даацын автомашины цахилгааны хэрэглээ 24 вольтын хүчтэйгээр тэжээгдэх тул 12 вольт 170 ампер бүхий 2 ширхэг аккумуляторыг ашигладаг. Аккумулятор нь буруу ашигласнаас цоорч шингэн гоожих, их биел шатах буюу гал гарах өндөр эрсдэлтэй учраас дараах зөвлөгөөг даган мөрдөж зөв ашиглана. Аккумуляторын хажуу бөөр болоод доод хэсэгт үрэгдэж цоорхоос сэргийлж зөөлөгч ирзэн хийх буюу дэвсэх. Мөн хоорондоо үрэгдэж холгогдож цоорхоос сэргийлж тусгаарлах шаардлагатай. Гадна хайрцаг болоод аккумулятор хоёрын завсраар сайтар тусгаарлалт хийж өгнө. Аккумуляторууд нь сул хөдөлгөөнтэй байснаас үрэгдэж цоорч шингэн гоожих учраа даруулга хийж сайтар чангалж хөдөлгөөнгүй болгох. Хэрвээ шонон бохирдсон болоод элэгдэж нарийссан бол сэргээн засварлах. Клеммийн толгой, клеммийн утас, чангалагч болт зэргийг сайтар шалгаж гэмтэлтэй бол солих. Клеммийн толгойг сайтар чангалж хамгаалалт ирзэнээр заавал даруулах шаардлагатай. Хайрцагны таг төмөр болон клеммийн толгой хэсгийг сайтар тусгаарлах буюу хамгаалалт хийж мас гарахгүй болгосны дараа таглах. Клеммийн утаснуудыг ил гаргаж унжуулж таглаж болохгүй бөгөөд аккумуляторын хайрцаг дотор эвхэж цэгцтэй хийх. Аккумуляторын хайрцгийн тагийг сайтар төвжиж даруулах. Ашиглалтын хугацааг уртасгахын тулд улиралд нэг удаа аккумуляторуудыг хооронд нь сольж тавьж байгаарай.